За 1004 номны авиа зүүн дүрмээр бүгдээрээ өнөөдөр Ö үсгийн араас W орохоор хоёр янзын авиа гардаг гэдгийг үзье. Тэгэхээр одоо нэгдүгürt бол ав гэдэг авиа гарна, хоёрдугаарт бол Ö гэдэг авиа гардаг. Яг ямар үгэн дээр нь ав нь гараад нөгөө аль нь дээр нь Ö-г гараад идэв бэ гэдэг одоо тодорхой тогтсон дүрм байхгүй учраас гарсан тохиолдол болгонд нь чийлээд явах хэрэгтэй. Ав гэдгийг ав гарна, Ö гэдгийг нь Ö гэрнэ. Жишээ нь энэ How гэдэг маань яаж, ямар шухан байдалтайгаар хэрхэн яаж гэсэн үг. За cow үнэ, owl шар шүү, crowd бөөгнөрсөн хүн, олон хүн. Now одоо, down доошо, town хотхон гэж. За гэтэл одоо Өв гэдэг авиагаар уншина. Own гэдэг маань эзэмших, өөрийн гэсэн. Own эзэмшигч. Own of the land гэх юм бол газрын эзэн гэж. Snow цас, slow удаан, window цонх, window гэж хэлэхгүй байх нь шүү дээ. Window цонх, yellow шар гэх мэтээр. За хэлзүүн дүрмээр бүгдээрээ өнөөдөр маш чухал сэдв үзье. Бид нар анхныхаа үүлгийн цагийг үзэх гэж байна. За тэгэхээр одоо яагаад багш нь одоо present continuous tense буюу одоо үргэлжлэж байгаа цагийг хамгийн түрүүнд анхны шатны хүмүүстэй заадаг юм бэ гэхээр to be-гийн одоо цагийг ойлгоцсон хүмүүс энэ цагийг маш хурдан хүлээгээд авчиж чаддаг. За мөн одоо баттай мэдлэг бүтээхийн тулд бид нар ямарваа нэгэн одоо цаг ч юм уу, баримт ч юм уу үзэхдээ заавал 3 шатыг баримталдаг гэж байгаа. Яаж бүтээх вэ? Юу гэж орчуулах вэ? Хэзээ хэрэглэх вэ гэж. За энэ маань яаж одоо бүтээдэг цаг вэ гэхээр одоо am is аагаараа туслаад үйл үгэн дээрээ ing залгадаг цаг байгаа. За ингээд өгүүлхэн гişгэнэ бүтээчин. За тэгээд одоо энэ ing төгсгөлөө залгахтаа ихэнхдээ бол шууд залгана. Playing, going гэх мэтээр. Харин нэг үедээ гээгүүлэгчээр төгссөн үгэн дээр ing төгсгөл залгахтаа төгсгөлийн гээгүүлэгчийг давхарлаж бичнэ. Running гэж. За мөн одоо и үсгээр төгссөн үг байх юм бол ing төгсгөлөө залгахтаа и үсгийг нь гээж агаад coming гэх мэтээр залгана гэсэн үг. За юу гэж орчуулдаг цаг вэ гэхээр ер нь үргэлжилж байгаа бүлгийн цагуудыг бид нар ж гэдэг нөхцөлтэйгээр орчуулдаг. Тэгээд ж байна гэд одоо цаг гэдгийг илэрхийлэхийн тулд байна байгаа гэд ж байгаа гэх мэтээр хэрэглэнэ. За хизээ хэрэглэдэг цаг вэ гэхээр ерөөсөө энэ маань хорвоо дээр 3 үүрэгтэй мэндэлсэн цаг байгаа. За тэгэхээр хэрэглэн гэдэг маань бол хамгийн чухал гэдэг байгаа шүү дээ. Яагаад гэвэл одоо бүтээж чадаад байдаг, орчуулж мэдээд байдаг. Тэгсэн мэтлээ хэрэгтэй газар нь гаргаж ирээд хэрэглэж чадахгүй байх юм бол бид нар энийг мэдлэг гэхгүй гэж. Тийм учраас одоо яг хэдэн тохиолдолд хэрэглэдэг юм бэ тухайн цагийг гэдгийг дээд зэрэгээр сайн мэдчих хэрэгтэй. За энэ дээр би товчсон үгээр бичсэн байгаа. Нэгдүгürt нь болохоор ярьж байгаа акшнд эргэн тойронд өрнөж байгаа үйлийг энэ цагаар илэрхийлнэ гэж. За яг одоо гэж тодорхойлж болохгүй. Яагаад гэвэл яг одоо гэдэг чинь одоо 2025 оны 6 дугаар сарын 7-ны 10 цаг 45 минутыг хэлж байгаа юм шиг болчих гээд байдیں۔ Ер нь ихэнх хүмүүс тэгж тодорхойлох гээд байдаг. Энэ бол маш их учир дутагдaltaй. Тийм учраас ярьж байгаа акшнд гэж хэлж сураарай. За жишээ нь одоо ярьж байгаа акшнд бидний хажуугаар нэг хог өгөөд өнгөрөх юм бол яг л одоо энэ цагаараа a dog is running гэд хэлэх нь шүү дээ. Running by. За тэгээд хоёрдугаарт нь болохоор ярьж байгаа акшн төр зур завсарсан юм уу эсвэл нүдэнд харагдахгүй байгаа ч гэсэн цаанаа эхэлсэн бас дусаагүй дундаа үргэлжилж байгаа үйлийг илэрхийлнэ гэж. Энэ юу гэсэн үг вэ гэвэл одоо миний хүү тэр гац үртэт нэг байшин барьж байгаа гэдээ ярихад бидний хажууд одоо шавар шохоо зурсан юм алга, за одоо нүдэнд харагдах юм алга төр завсарлцсан ч байж болно. Гэхдээ энэ байшин барьж байгаа үйл явдал бол цаанаа эхэлсэн бас дуусаагүй учраас my son is building a house in гац үрт гэж ярина. Багш нэг сонирхолтой ном бичиж байгаа гэд ярихад одоо бол бичээгүй байгаа ч гэсэн цаанаа энэ үйл эхэлсэн бас дуусаагүй учраас I'm writing a very interesting book гэж яддаг байна шүү дээ. За 3 дугаарт нь болохоор болно гэдгийг мэдэж байгаа ойрын ирээдүйн үйл дээр хэрэглэнэ. Жишээ нь одоо манай эгч Австралид амьдардаг байж байгаа би 5 дахь өдөр очиж шүү намайг тосч аваараа гэдэг ингээд хэлсэн байхад би дараагийн 5 дахь өдөр ихж байгаа ирнэ гэж мэдээд байгаа. Тийм учраас энэ цагийг бол энэ хэдийгээр одоо цагч гэсэн ойрын ирээдүйн үйлийг илэрхийлнэ. Тийм учраас my sister is coming from Australia next Friday гэж ярьдаг байна шүү дээ. За тэгэхээр одоо энэ жишээнүүдийг уншиж бүгдээрээ I'm watching TV. За тэгээд J-гээ ороод орчуулна. Би зурагт үзэж байна. Look, инхээ is coming. Хардаа инхээ ирж байна гэж. За they are running very well. Тэд нар маш сайн гүйж байна. J-гээ оруулна. I'm not supporting him. Би түүнийг дэмжихгүй байгаа. Үгүйсгчээ туслахуудаараа үгүйсгчдэг. За туслахууд дээр үгүйсгэлээ авчдаг. 3 туслахтай цаг.
За тийм учраас үгүйсэх өгүүлбэр асуух өгүүлбэрийг туслахын тусламжтайгаар зохиодог байгаа. За тэгээд одоо яагаад гэвэл гэдэг холбоос тавилаа. Яагаад гэвэл I don't like his position on foreign policy. Яагаад гэвэл надад одоо түүний гадаад бодлогын асуудлаарх байр суурь нь таалагддаггүй юм аа. On гэж байгаа D гэж байхгүй шууд ингээд нэр үг ороод ирэх юм бол асуудлаарх гэдэг үг болохоос биш нөгөө байрлал заасан дээр гэдэг үг биш шүү. За тэгээ Bolt and Toya are not participating at this contest. Contest гэдэг маань спортын биш уралдааныг хэлдэг. За Bolt Toya хоёр энэ уралдаанд оролцохгүй байгаа. Because яагаад гэвэл they are attending an international seminar on poverty. Яагаад гэвэл тэд нар төгсгөл рүү очино ядуурлын асуудлаарх нэгэн олон улсын семинарт хамрагдаж байгаа юм аа гэд. За participate гэдэг нь оролцох гэдэг идэвхтэй үгийг илэрхийлдэг. Араасаа дандаа at гэдэг өгтөр шаардна. Харин attend нь болохоор идэвхгүй зүгээр хамрагдахыг хэлдэг юм байна шүү. Тийм учраас араасаа ямар нэгэн одоо тусах үг биш учраас ямар нэгэн өгтөр авахгүй. За нурдаа гарлаа асуулт болно. Тусах нурдаа болчихно. Are you translating a Russian book? Чи орос ном орчуулж байгаа мó гэж J-г оруулна. Тэгээ юугаар тусалж асуусан түүгээр нь буцаагаад yes I am гэж хариулна. What are you doing in my room? Чи миний өрөөнд дотор юу хийж байгаа юм бэ? Асуух хөхтэй болцсон учраас тийм үг гэж хариулж болохгүй. Why are you smoking in my room without my permission? Чи яагаад миний зөвшөөрлгүйгээр миний өрөөнд дотор тамхи татаж байгаа юм бэ? Where is your sis working? Таны эгч чинь хаана ажиллаж байгаа вэ? How many trees are they planting in the garden? Тэд нар цэцэрлэг дотор хэдэн мод тарьж байгаа вэ? Exactly 100 trees. Яг 100 мод гэдэг. How much milk are you using in order to bake this cake? Чи энэ бялуу хийхин тулд хэрэг сүү хэрэглэж байна вэ? Столдог дээр нь how much, тоолдог дээр нь how many-г хэрэглэж асуух хэллэг болгоно. За тэгээд exactly 150 grams of milk. Яг 150 г сүү гэж хариулсан байна шүү.